Одоо ихтас ямар мэдээлэл гарч байгаа юм бэ гэхээр алтаар хэмжигдсэн юан гарганаа. Төлбөр тооцооны систем анх удаа гарганаа гэсэн юм гарч байна. Одоо жишээлбэл 1 тэрбум юантай нэг хятад баачга орж ирлээ. Тэр юана энд хийх мөнгөний ченж дээр очиод хэдэн тэрбум юана угаасаа сольж чадахгүй. Биднэрт угаасаа тийм байх уу. Тэгээ яадаг юм бэ гэх юм бол Монгол банктай 8 хийждэг байхгүй. За маань юан байна эргүүлээ би төгрөг авъя. Тэрний одоо олон улсын хэмжээнд ерөөдөө төгрөг юан мөн гэсэн юм ерөөсөө байхгүй. За энэ угаасаа алттай адилхан. Энэ юаныг чи надаас ав эргүүлээд надад төгрөг өгчих гэж байгаа байхгүй. Тэгээд тэр олон улсын юаныг монголчуудад та нар Хонконг юм уу Шанхай руу аваад очоод хүсэх юм бол алтаараа бас сольж болно. Зя манай дэлхий ба мөнгө шоуны энэхүү дугаар тавтай морил мэдээж манай энэхүү дугаарын ивент итгэгчээр Pepperstone ажиллаж байгаа. Тэгээд эхний та бүхэнд үзүүлж байгаа дүр зураг юу юм бэ гэхээр манай Pepperstone-ийн арилжаанууд байгаа. Энэ 7 хоногийн 2 дахь 1 дахь 2 дахьоос ихсэн. Тэ 4 хонжийн. 4 хонжийн тий. 4 хонжийн. Тэгээд одоогийн байдлаараа өчигдөр 3% ашигтай байсан бол өнөөдөр 4.5 өгөөж. За өдөр болгон 1% өгөөж гэсэн ерөөсөө амлахгүй янз бүрийн амлалт бидний хувьд бол ерөөсөө байхгүй шүү. Гэхдээ бидний арга явж байна. Тэгээд бид нэр та Pepperstone-оор дамжуулаад биднэртэй хамт хөрөнгө олт хийх юм бол тийм ээ та тийг өнчрүүлэхгүй хаяа явахгүй зүгээр шимтгэлийн мөнгө аваад алга болно гэсэн юм ерөөсөө байхгүй. Бид нэр ерөөхдөө өөрөө авсан багцаа хувьцаануудаа бодит мөнгөөрөө таатай нэг завин дотор хамт сууж байгаа. Тэрийг үргэлж танилцуулах болно. Тэгээ өнөөдрөөс дахиад нэг шинэ арилжаа руу орж байгаа. Гэхдээ та бүртгүүлээд тэрний талаар мэдээлэл аваарай. За эхэлцгээе. Nice. Бүртгүүлэх аягүй гоё. Гоё арилжаа руу орж үзье. Pepperstone яагаад хамтрахаар болсон юм бэ гэх юм бол арилжааны мэдээлэл арилжаануудаа таатай хуваалцахын тулд доорх линкээр та бүртгүүлээд дансаа нээх юм бол 7 хоног болгон миний баг тайтл юу болох юм бэ гэх юм бол багц дотор ямар хөвцөө нэмсэн юм бэ? Ямар хөвцөө хассан юм бэ? Ямар ханш дээр орж байгаа юм бэ? Ямар ашгийг хүлээж байгаа юм бэ? Ганцаараа арилжаа хийхгүй бид нартэй хамт арилжаа хийн гэсэн үг. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын эцэст эргээд уулзъя. За одоо энэ контентээ өргөжлүүлье. Өнөөдрийн ерөнхийдөө дугаар бол нэлээд short and sweet нэг их урт нүрсэн бол байхгүй. Саяхан ABC News за тэгээд X дээр нэг томоохон мэдээлэл гараад байна. Энэ юу юм бэ гэхээр Ром одоо Италийн Ромын бүс нутагт нэг бөмбөг хаягдсан. Хаана энэ юм дэлбэрсэн. За хаана дэлбэрсэн юм бэ гэхээр бууны сум үйлдвэрлэдэг, сум хадгалдаг газар. Одоо энд ингээ харагдаж байна. Украиныг ерөөхдөө хангадаг агуулгах зэвсгийн агуулгах юм уу зэвсгийн үйлдвэрлэл юу болсон бэ гэвэл дэлб. Тэгээ мэдээж хүмүүс асуув. Энэ Орос уу? Асуухгүй. Уусаа ер нь бүгдээрээ гадарлаа. Асуухгүй. Яа тэгвүлээ? Путин. Шууд Путин. Өөр юу байхгүй. Тэгээ хүмүүс бас хэлж ийн юу Оросууд бас хэлжсэн те. Украин зэвсгийн агуулгууд үйлдвэрүүд бүгдийг ингээ байхгүй болгоно. Тэгээ бид нар бас нэмээд яах юм бэ гэх юм бол өөр улс оронд үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээд дан Украин руу явж байгаа юм бол эсвэл дийлэх нь Украин руу явж байгаа юм бол тийм ээ. Та нар бас дайнд оролцож байгаа гэсэн үг. Тийм учраас тэр үйлдвэрүүдийг бид нэр бас бөмбөгтнөө, агуулгууд бас бөмбөгтнөө. Тэгээд Медведев тийм Оросын үндэсний аюулгүй хорооны дэд дарга юу ч хэлсэн бэ? X дээр бас пост гаргасан, Telegram дээр бас пост гаргасан. Тэр бүх байршлуудыг ил болгосон. Одоо Германд байгаа, Францд байгаа, Англид байгаа, Италид байгаа, Испанд байгаа үйлдвэрүүдийн байршил GPS хаягийг бас оруулаад тэгээ юу ч хэлсэн бэ гэх юм бол бид нар мэднэ. Тэгээ өнөөдөр дүнгийн сайхан цагийн өмнө бас Путин буюу Оросууд Трампаас бас нэг юм тодруулах хүсэлт илгээсэн. За тэр юу юм бэ гэх юм бол Иран Украинаас Орос руу илгээсэн пуужингуудын дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Украин улсаас ямар нэгэн байдлаар Орос руу дайрсан тохиолдлууд дээр дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэд юм явуулсан. Тэгээ юу гэсэн үг вэ? Мэдээлэл нь өгөхгүй шүү дээ. Гэхдээ нэг өгж байгаа те. Мэдж байгаа шүү. Айтаахан байгаарэ. Эсвэл те. Бид нар мэдж байгаа шүү гэд мэдээлэл өгч шүү дээ. Тэгэл энэ ерөөхдөө ингээ дараагийн шат руу яваа л.
Тэ удахгүй Германд бас нэг агуулгах дэлбэрч магадгүй Голландд, Денмарк, Швед улс, Англи улс, тэ Францад бас хэд хэдэн юм тесрээд эхлэх юм бол yes. Орос. Яг гэх юм бол Оросд бас зөндөө юм дэлбэрч байгаа шүү дээ. Гэтэ одоо манай Европын холбооны мундаг удирдагчд энэ талаар ямар арга хэмжээ авах бол? Гэхдээ миний таамаг юу бэ гэх юм бол энэ Оросууд тгийг баха. Яг гэх юм бол нэг талаараа бас ингээ чи бодох хэрэгтэй. Одоо Америк, Герман дотор, Франц дотор, Англи дотор, тий, Итали дотор ард түмэн Оростой алцахын юусоо дэмжихгүй байгаа. Окей. Одоо жишээлбэл германчууд аль хэдийн юу яриад эхэлсэн бэ гэх юм бол нөгөө цэргийг татъя. Тэ сайн дураараа ерөөхдөө хүмүүс илсэхгүй байна. Бид нар дайм бэлэн биш байна. Гэх мэт чинь тэгээд янз бүр ингээ хөөл möөл санаачлаад ингээ гаргаа явж байгаа. За тэгээд хамгийн сүүлд 5 сарын өмнө билүү Америк германчууд ямар хууль гаргасан бэ гэх юм бол 40 наснаас доош эрэгтэй хүн байх юм бол гадагшаа аялмаар байгаа юм бол засгийн газарт мэдэгдээрээ ерөнхийдөө ингээ софт маягаар зүүлэн маягаар зөвшөөрөл аваарай гэсэн байгаа шүү. Яг гэх юм бол хизээ нэгэн цагт германчууд залуу эрэгтэйчүүдийг ингээ цэрэгт татчих юм байна 41 наснаас доош. Яг би энийг сайн санаж байгаа юм бэ гэх юм бол би 7 сарын 16-нд би өөрөө 41 нас хүрсэн. Тэгээ би герман паспорттай. Тэгээ 40 настайгаа би герман руу буцаагаад яваад тэгээ буцаагаад Монголдо ирмээр байгаа юм бол тэндээ ингээ гацаж магадгүй. Оросуудтай ингээ алцаад эхлэх юм бол тийм учраас би юу гэж бодсон бэ гэх юм за 41 нас хүрээд тэгээ Германда очидоо хаяа гэж бодсон. Тийм юм болж байгаа шүү. Тэгэл ерөөхдөө ингээ баг багаар явж л байгаа. Тэгээд Оросууд Англи улс Герман дотоод тэднэр лөө ингээ дайраад эхлэх юм бол ард түмэн нэгдэж эхлэх байхгүй юу? Тэгээ одоо жишээлбэл Украиныг дэмжиж Америкчууд янз бүрийн санкц хориг мориг ингээ тавиад тэгээд чи санаж байгаа юм бол Ursula von der Leyen Оросыг яаж шолж ийсэн бэ гэх юм бол чип байхгүй. Технологи байхгүй. Оросууд одоо бүр ингээд хүргэгч угаалгын машинаас чипүүдийг гаргаад пуужин технологи зэвсэг дотор ашиглаж байна гэд тэнийг юм яриад байсан байхгүй. За тэгээ хэний пуужин дууссан бэ? Тэний зэвсэг дуусж байгаа юм бэ? Гэвэл тэгээ барууны НАТО-гийнхэн пуужин дууссан ба тий. Yes. Ва. Тэгээд одоо миний бодлоор ерөнхийдөө Оросууд бас давхар энэ холбоо улсууд руу дайрахаас гадна ер нь Украин дотор нэг томоохон иргэдийн дайн үүсгэх сонирхолтой байгаа юм шиг байна. Энэ хаанаас харагдаж байгаа юм бэ гэхээр томоохон дид бүтц рүү дайрж гин, локомотив буюу нөгөө вагонд руу дайрж гин. Билүү? Чиргүүр гэдэг үү? Чиргүүлтэй вагон тийшээгээ дайрж гин. Тэгээ өчигдөр орой Орос дахиад бас дронуудаараа нилээн хэдэн одоо ерөнхийдөө пуужин бол хаялаа. За энд нөгөө юу н харагдчихээн transportation system одоо зам Украины зам руу дайрж гин. Тийм ер нь бол Украин одоо далайн гарцгүй болцсон. Ерөнхийдөө Монголтой яг адилхан landlocked ерөнхийдөө бүслэгдсэн улс одоо болцсон байгаа гэсэн үг. Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гарахаа болцсон. Чиргүүрэг одоо төмөр замын чигрүүрэг гэдэг лөө. Чиний 80% байхгүй. Тэгээд ер нь гэхдээ таны бодлоор энэ иргэдийн дайн хэр ойрхон бэ? Ийм иргэдийн дотоодын дайн гарлаа Украины ард иргэд одоо энэ дайны болио гэсэн ч гэсэн украинчууд болох уу? Түүхийг хараад үзэх юм бол дэлхийн 2 дугаар дайны үеэр барууныхан одоо Англи, Америк гэх мэт чинь бүгдээрээ хамтраад Герман улсыг баг үнс болтол бөмбөгцсөн. Иргэдийн янз бүрийн бослого болов. Яг нөгөө Graf von Stauffenberg одоо жишээлбэл Том Крузыг тоглосон кино байгаа Valkyrie гэдэг. Яг нөгөө Гитлерийг алах гэж 3-4 оролдож үзсэн бүгдээрээ фейлдсэн. Зарим нь бүр яг ингээд дүгсэн л дөө. Гэхдээ ямар нэгэн байдлаар нөгөө иргэдээс тэр бослого нь ерөөсө гарч ирдэггүй. Ханаас гардаг юм бэ гэх юм бол нөгөө генералуудаас зэвсэгт хүчингээс ерөөхдөө эсрэг бодолтой за ингээд ялагдсан байна. Бид нарыг disaster руу явж гэн тэгээд ингээд хараад үзэх юм бол ер нь бол тэг юм үлдэхгүй юм байна тийм учраас энийг хурдхан шиг засъя. Эсвэл тэг бид нар одоо ингээд засгийн газар ирэлт хийгээд Зеленскийг хүүг гаргаад эсвэл баривчлаад алаад ч юм уу ямар нэгэн байдлаар засгийн газрыг солиод тэгээд юу хийх боломжтой юм бэ гэх юм бол бид нар өөр шүүгээд Оросуудтай арай зөөлхөн хилцэл тэгээд deal хийх боломжийн гардыг тэрний араас явах магадлал тийм юм болох магадлал ингээд сонсоо үзэх юм бол
Хэдүүлээ хоёлаа бас өмнөх шоун дээр бас ярьж ирсэн нөгөө өмнө Украин улсын зэвсэг хүчнийг өдөртөг байсан. Залужны тийм Зеленский эсрэг дэндүү ингээд олон юм ярьж байсан, хорж болохгүй, алж болохгүй, алга болохгүй дэндүү их дэмжлэгтэй болохоор мань хүнийг дэвшүүлэн зайлуулад Англи улсад Украины элчин сайдаар ингээд томилсон. Тэгээд Залужны өөрөө одоо юу хэлж байна гэх юм бол те НАТО-гийн бүх зэвсгийг аваад үзлээ. Бүх аргаар бүх технологиг ингээ хэрэглээ үзлээ. Одоо ганцхан тийм цөмийн зэвсэг л үлдлээ гэх мэтийн юм ярьсан. Тэгээд ерөөдөө бид нар одоо авдраа ухсан одоо ёроолтоо үрцэн өөр арга одоо биднэрт байхгүй гэсэн мэт юм ярьж байгаа. Залужны тим аюултай учраас Англи руу явуулсан байгаа байхгүй юу. Тэгээд таад бас мэдэхгүй бах дайн эхэлснээс хойш Зеленский өөрийнхөө Украин улс дотроо 41 намыг хорсон. 41 нам хорсон. Сонгуул явахгүй байгаа. Хүмүүс алга болж байгаа, шоронд орж байгаа, дэвшүүлэн зайлуулж байгаа. Тэгээд намуудыг ингээд тэр чигтээ ингээд ерөөдөө хорж байгаа. Тэгээд хамгийн том нам баг Рада дотор 20 хэдэн суудалтай байсан. Нэг нам ерөөдөө Монголын одоо 176 л 100 хөдөлөө би мэдгүй 126 яа тийм. Тэгээд Рада арай илүү олон суудалтай гэхдээ 20 хэдэн суудалтай намыг зүгээр хорцсон. Яг вэ гэх юм бол Зеленскийн эсрэг дуу чимээ гаргаж ийсэн болохоор тэгээд хорцсон. Тэгээ одоо удахгүй сарын дараа Оросд сонгуул болох гэж байгаа шүү дээ. Тэгээ Зеленский юу ярьдаг юм бэ? Оросын арчлал гэсэн юм байхгүй. Путин диктатор тэгээд тэр ч projection зүгээр тэгээ өөрөө хийж байгаа юм аа. Тэгэхээр ингээд яг хоо ийм гүн орцсон хүмүүс тэгээ толинд харахгүй ерөөдөө орон сууц ордон бункер дотроо бүх толио алга болгодог баха. Яг гэх юм бол өөрийгөө харж чадахгүй. Өөрийнхөө хэн болцсон юм бэ те. Сайхан тайзан дээр өндөр үсгийтэй бүжгэлдэг байсан алиалагч одоо юу болцсон бэ гэ өрөвдөлтэй шүү дээ. Их сонирхолтой. Тэгвэл Украин буцаад диктаторшип руу. Ер нь бол те автократ маягийн юм болцсон байгаа шүү дээ. Тэгэл барууныхан бас зайлуулж чадахгүй Америкийн тагнуулын алба бас мань хүний ухах гэж үүдсэн те ерөөдөө авилгатай тэмцэх газрын янз бүрийн тим болж исэн. Тэгээ Зеленский тэр авилгатай тэмцэх газрын хоёр хүнийг ерөөдөө хорих гэж үзсэн, хөөх гэж үзсэн. Гэхдээ Америкчууд юу ч хэлсэн бэ гэх юм бол үгүй болохгүй. Барууныхан бас яг адилхан. Тэгээд гэхдээ тэд нар бүгдээрээ all in бүгдээрээ хамт жирэмсэн болцсон болохоор тэрийг ингээ зогсоож чадахгүй. Тэгээ яасан бэ гэх юм бол за окей тэр авилгатай тэмцэх газрын хүмүүсийг буцаага томилчих, эрүүлэн томилчих. Тэгээ тэд нар ингээ чиний бүдүүлгээр одоо ярьчих шүү. За бити гомдоорой. За бүхсий чинь уухгүй гэхдээ массажлах байх болно. Яа тэгээд үргэлжлүүлээ явж байгаа инээдтэй. Фаны. Өнөөдөр скул дээр ерөнхийдөө нэлээ их багцаас одоо ашгоо жоохон авлаа, өгөөж жоохон хамгааллаа. Юу л өмнөх багцын өөрчлөлтөөр чинь жоохон өгшүүрийг ашиглаж байсан шүү дээ. Жоохон зээл ашиглаж байсан. Одоо ерөнхийдөө ашиглаж байсан. Одоо байхгүй бэлэн мөнгө бас хөөрхөн болоод ирлээ. Яагаад юм бэ гэсэн чинь ийм мэдээлэл та өнөөдөр над руу явуулсан. Setcom одоо Америкийн Central Communications эсвэл удирдлагын төв. Тэ. Удирдлагын төв дахиад Иран руу цохилт өгөх. Дайрах юугаа их бэлтгэлээ хийгээд эхэлсэн байна шүү дээ. Тийм нөгөө адмирал Brad Cooper тэр нэг сонирхолтой юм бэ гэх юм бол энэ бүх дайныг одоо хэн удирж байгаа юм бэ гэх юм бол Navy удирж байгаа. Navy удирж байгаа далайн зэвсэг хүчнийг удирдаг албан ингээ удирж байгаа. Тэгээ Америкийн зэвсэг хүчний дотор бас нэг маргаан үүсэт эхэлсэн. За. Яг гэх юм бол Navy тэрчтэй бүх юмыг базаад байна. Окей, яг гэх юм бол Army гэсэн юм байгаа, Navy гэсэн юм байгаа, тий? Тэгээд энэ Navy-гийнхэн яагаад энийг удиртаад байгаа юм бэ? Яг хөө мэдээж нөгөө далаа эргэн тойрон тэр Strait of Hormuz бүслэлт хийж байгаа. Тэгээд янз бүрийн aircraft carrier тэр гадаадын бааз маадаас ингээ бөмбөг явуулж байгаа. Тэгээ эдгээр юу ярьж байна гэх юм бол ер нь бол Navy туршлагагүй. Тэгээд Navy ер нь бол ямар хандлагатай юм бэ гэх юм бол одоо нөгөө нэг үг гэдэг нь штэ. Алхахын хувьд бүх юм хадаас шиг харагддаг. Тэ. Тэгээ Navy яадаг юм бэ гэх юм бол нөгөө маш олон онгоцтой. Тэгээ агаараас бөмбөгдөг aircraft carrier тэ. Тэгээд тэд нар яадаг юм бэ гэх юм бол бүх юмыг агаарын бөмбөгдлөөрөө ингээ шийдэх гэж үздэг. Ерөнхийдөө бүх юм асуудал гарлаа бөмбөгдөө. Тэгээ сүүлийн дан юу хийсэн бэ гэх юм бол дандаа бөмбөгдөг эсвэл нисдэг тэргээрээ онцгойгийнхан илгээ
SEAL Team 6 Delta Force гэх мэт чинь янз бүр юм. Тэгээд Navy бас амар амжилттай Венезуэлад нөгөө Мадурог ингээ шүүрээд авцсан. Тэгээд хүмүүс юу ярьж байна гэх юм бол Navy-гийнхэн Admiral Brad Cooper ерөөхдөө жоохон туршлагагүй байна. Ганцхан одоо далайгийн эсвэл агаараар энийг шийдэх боломжгүй гэсэн одоо шүүмж бас яваад эхэлсэн. Тэгээд тэр яриа яваад гэсэн чинь Pete Hegseth нөгөө Danny Yam эсвэл Батлан Малтын Yam-ийн сайд нь ойролцоо 20 хэдэн генералыг дэвшүүлнэ эсвэл зүгээр зайлуулсан. Тэтгэврт гар мар гэх мэтчлээ. Тэгээд одоо Pentagon гэх мэт чинь юугаар дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол баахан Navy-ийн хүмүүр дүүрсэн байгаа. Pete Hegseth руу үргэлж заа гэдэг хүмүүс байгаа. Тэгээд Donald Trump буюу түүний кабинетийн гишүүд ерөөхдөө хүссэн юмыг ярьж өгдөг хүмүүсээр ингээд дүүрсэн байгаа. Эсэргүүцдэг, анхааруулдаг, тэ зогсоох гэж оролдог хүмүүс бүгдээ байхгүй болсон. Гэхдээ сонирхолтой юм бэ гэх юм бол Admiral Brad Cooper бас юу хэлж ирсэн бэ гэх юм бол энэ дими ахаа гэж хэлсэн. JD Vance бас дими ахаа гэж хэлж ирсэн. Pete Hegseth бас нэг онц хүн бол биш. Pete Hegseth ч өмнө нь зүгээр Fox илүү CNN дээр зүгээр сурвалжлагч байсан биз дээ, тийм. Ер нь бол цэргийн алба дотор алтан тушаалтай байсан. Тэгээд ер нь бол decorum-ийн дүрмийг зүрсэн. Decorum юу юм бэ гэх юм бол нөгөө цэргийн албан хүн байж ийж ингэж болохгүй тэгэж болохгүй нөгөө эхнэрийнхээ араар тавьж маавж архитаад тэгээд ингээд дараараа хар тамхи гих мэт чинь янз бүрийн тим юм яриа явж исэн. Тэгээд мань хүн ерөөхдөө цэргийн албаасаа гараад тэгээд юу болсон бэ гэх юм бол Fox News одоо телевизийн одоо Victorian show дээрээ зүгээр ингээд далчхандаг ярьдаг толгоо болсон. Одоо talking head гэдэг багхгүй. Тэгээ эдгээр хатар авдан хоёр яг юу юм бэ гэх юм бол бас энэ дайнд оролцдоггүй, зэвсэг нийлүүлдэггүй, ямар ч оролцоогүй зүгээр холоос ингээд Donald Trump онгоцны кейтерингийн юун дотор ингээд нуугдаг гэх мэт чинь ингээд оролцоогүй хэрнээ ингээд холоос ингээд алчгандаг хүн болцсон байсан байхгүй. Тэгэл яг подкастуудаар ингээд яваад оновчтой юм яриад тэг онцгойхон Navy-гийнхэн те SEAL Team 6 Delta Force тэгээд янз бүрийн ингээд зүг PR явуулсан болохоор за тэгээд ер нь бол Trump-ыг ерөөсөө эсэргүүцдэггүй. Тэгээ оюун ухааны төвшин бас тийм өндөр биш. Тэгээ мань хүнийг юу болгоцсон байхгүй юу? Secretary of War болгосон. Бас тийм ухаантай биш. Харин тэ угаасаа яалчгүй Pete Hegseth-ийг ярихын сонсохоор бас тэгэд бүх юмыг далайн байлдаанаар эсвэл пуужингаар шийдлээ гэхэд Америкт одоо пуужин дуусч нөгөө профессор Jam байсан шүү дээ. Одоо геополитикийн нэлээд том профессор биш. Jam багш. Бас нэг аягүй сонирхолтой таамаг гаргасан байт юм байлаа. 27 он гэхэд үлээ Америкчууд одоо газраар Иран руу дайрна гэсэн нэг тийм таамаг гаргасан байт юм байлаа. Тэгэхээр Америкчууд эцсийн одоо энэ бүх пуужингууд нь дуусаад газраар дайрахаас өөр сонголтгүй үлдэх одоо магадлал байгаа юу? Ер нь газраар дайрах уу? Хамаагүй хямдхан шүү дээ. Харин тий. Нэг Marine, нэг 150 зэрэг илгээч гэхэд тий. Хамаагүй хямдхан байхгүй. Тэгээ 3 сая долларын пуужин 100 хэдэн ширхээ явуулснараа гэхдээ ер нь мань хүн тэрийг хэлж байгаа үнэн яг болох юм уу үгүй юм уу би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө ертөнцөөс тасарсан гэж яг хүлээн зөвшөөрөх юм бол тийм арга хэмжээ авах магадaltaй. Гэхдээ нөгөө дөнгөж саяхан бас НАТО-гийнхэн нэг бэлтгэл хийсэн. За. Окей. Тэгээд хэн бэлтгэл хийсэн юм бэ гэх юм бол Америкийн цэргийн албахан нэг талдаа нөгөө талдаа Украины нэг дроны бригад. Тэгээ юу болсон бэ гэх юм бол Украины дроны бригад заяа Америкийн тэр бригадыг бүр ингээд бүр будаа болгосон гэж байгаа. Бүр ингээд юу ч хийж чадхааргүй болгосон гэж байгаа. Зүгээр банд болгосон гэж байгаа байхгүй. Тэгээд хоорондоо одоо War Games одоо Монголд бас нөгөө юу яадаг штэ Step Games билүү нөгөө Америкийн цэргийн алба ирээд бас энд Монголын цэргийн албатай хамт нэг бэлтгэл хийдэг юм. Хаяа. Ойрт хийгээгүй. Америкчууд яадаг юм бэ гэх юм бол тийм нөгөө бэлтгэл хийгээл нөгөө simulation нөгөө тоглоом маягаараа сценаар гаргаа ингээд тоглолдог байхгүй. Тэгээд нэг талтаа Украины туршлагатай хүмүүсийг авчирсан, нөгөө талтаа Америкийн хүмүүс. Тэгээд тэр дроноор зүгээр ингээд шалын арчсан гэж байгаа. Тэгээд тэр тоглоомыг явах тусам Америкчууд ямар нэгэн байдлаар нэг сайхан үр дүн ядаж 100% царай алдахгүй тул дүрм мөрмөө ингээд өөрчилсөн гэж байгаа. Нороо тоглоом дотор ингээд чи ингээд байлдааны тоглоом дотор тоглож байхдаа үхчих юм бол нөө respawn байдаг шүү дээ. Буцаагаад амьлах. Тийм буцаагаад амьлах дүрм буцаагаа оруулаад үзээд
тэгсэн ч ихсэн тултал нь алгадуулсан гэж байгаа. Тэгээд ямар амар алгадуулсан юм бэ гэх юм бол баг ингээд тултал нь ингээд хошныг нь алгацаар агаад тэд нар баг монгол хүн шиг хүүхд талбартай болсон гинэ. Тийм юм болсон. Тэгээд ингээд одоо дроны технологийн хувьд бол хамгийн туршилттай улс хин бэ гэх юм бол нэгдүгээрт Орос, номер 2 Украин, номер 3 Хойд Солонгос. Тэнд угаасаа 50,000 зэрэг ингээ байлтаж байгаа. Номер тэрний дараах орох хин бэ гэх юм бол Иранчууд. Иранчууд баттай. За ёо. Оросын янз бүрийн бригадуудыг авчираад туршлага судалж байгаа. Өөр бас хин туршлага судалж байгаа юм бэ гэх юм бол Хятадууд. Тэнд айл хэдийн янз бүрийн офицерууд заяа Оросын талтай туршлага хуримтлуулж байгаа. Тайл майл янз бүр хэд хэдэн зэрэг бас тэнд ингээ явж байгаа. Яагаад гэх юм бол энийг сураад авахгүй юм бол дараагийн дайнд угаасаа бүтэхгүй байхгүй. Тэгээд нөгөө юу байгаа Америкчууд их зан бид нар номер 1 гэл нэ. Тэгээд дандаа говийн хитэн дуракуудыг бөмбөгдөг байсан шүү дээ. Ирак, Афганистан тэгээд ивидэ та зүгээр YouTube ороод нөгөө American US Marines destroy Afghan ингээд US Special Forces fuck up Fallujah, Iraq дотор бүр ингээд Яманы малчин. Тэгээд тэр хүнд нэг 7 хоногийн бэлтгэл өгөөд, нэг акер өгөөд, 3 сумны магазин өгөөд тэгээд за одоо Аллаху акбар яваарай гэдэг юм хүмүүсийг ингээ устгах амар амархан байхгүй юу? Одоо яаж байгаа юм бэ гэх юм бол Хятад, Орос сансрын технологитой, Starlink-ийн одоо өрсөлдөх технологи одоо Оросууд, Хятадууд хамт ингээд хөгжүүлж явж байгаа. Тэгэл ер нь бол Америкчууд сэргээ илгээх юм бол о боже мой гэж хэлмээр. Бүр алуулна. Тэгээд Ираны сэдвээр Аракчи юуны гадаад хэргийн яамны сайд айхуу сонирхолтой өчигдөр хойлоо нэг Трамп юуны машин дотор нуугдсан одоо нөгөө хоол хүргэлтийн машин дотор нуугдсан гэж ойлоо ярьсан шүү дээ. Тэгээ нөгөө Трамп нөгөө Туркээс Англи унсж байхдаа Израилийн тагнуулын алба юу гэж хэлсэн бэ гэх юм бол чамайг алах гэж одоо оролдоноо. Тийм учраас Air Force One өөрийнхөө онгоцны дотор бити нисэрэг зөвлөмж өгсөн чи Marco Rubio, Pete Hegseth, Caroline Levitt өөрийнхөө кабинетийн янз бүрийн гишүүнүүдээ Air Force One өөрийнхөө онгоцны дотор үлдээгээд өөрөө арын хаалгаар тэр catering хүнсний хангамжийн машин дотор ингээ нуугдаад C130 онгоц дотор тусдаа ганцаараа амиа бодоод их орондоо харьсан. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол Caroline Levitt байгаа штэ. Хэвлэл мэдээллийнхэн дарга нь. Одоо янда камерын урд Трампын пропаганда ингээ яадаг тийм ингээл мултраад үздэг, гурилддаг. Тийшээ ерөөхдөө монголчууд тийшээ нэг хүнийг явуулчмаар байна тийм ингээд 5 дахь цэглээс яагаад яриад байгаа юм бэ тийм ингээл зам хальс шиг байж тэгсэн. Юу угаасаа хальс шиг байдаг штэ. Юу яриад байгаа хальс гоёмтай штэ. Тэгээд нөгөө цаана нэг нэг хүнийг барьцтай болоод ингээ бариад авах гээд байгаа штэ. Тэр хүмүүс яатсан бэ гэх юм бол угаасаа өглөөс эрэхтээ усанд ордоггүй, тосонд ордог байхгүй юу. Ингээд би энэ тэр чинь ингээд тос мосн дотор орсон ингээд үргэлж мултардаг одоо Brazilian Jiu-Jitsu BJJ байгаа штэ. Ингээд янз бүрийн ингээ барилтаасаа төгс мултардаг. Тэгээд Donald Trump-ийн талдаа жинхэнэ төгс Трампын нохоо Caroline Levitt байсан. Тэгээд ерөнхийдөө дөнгөж сая төрсөн болохоор онгоцон дотор уншвал өхөн эцтэй та нар ингээ сайн яваарай гэл ингээл та яах гэж байгаа юм бэ? Би энэ дотор зүгээр хүнсээ шалгая гэл ингээд bye bye гэл ингээ явал. Тэгээд өчтөр Caroline Levitt ажиллаа өгсөн. Энэ мэдээл задарсныхан дараа. За окей тэгээд Аракчи гоё яа. Тэгэхээс өмнө Трамп өөрийгөө бүр баатар гэж хэлсэн. Тэр онгоцноос зөгцсөн. Тэгээд би огт хийгээгүй маа. Манай Secret Service одоо яг ерөнхийлөгчийг хамгаалдаг зэргүүд тэр намайг тэгс юм аа. Тэгэх юм бол Caroline Levitt янз бүрийн хүмүүсийг бас дахиад нэг хүнсний хангамжийн ачааны машиныг дуудаад зүгээр эндээ хагас өдөр нэг өдөр өнччгөө гэж хэлэх хэрэгтэй байсан баггүй зүгээр ингээд bye guys гэлтэй see you in Washington maybe
Тэгээд арагч руу оръё. Reporter одоо сурвалжлагч асуусан байна л да. Трамп Иран түүнийг одоо Туркээс Англи руу нисэх хооронд алах гэж оролцсон байна гэсэн байж тээ. Гэсэн чи гүүштэй бид нэр тийх ямар ч шаардлага байхгүй. Яшиг. Тэг яагаад гэж юм? Яагаад Трампыг алах гэж үзээгүй funny те. Яагаад та нар алах гэж үзээгүй? Тэрхтээ хүн биз дээ. Тэгсэн чи арагч Трамп аль хэдийн Америкийг өвгөө болгож байгаа. Тийм. Бид нэр түүнийг алах шаардлага байхгүй. Харин ч бидний тал тахлаад байгаа. Ер нь цаад утга санаа. Тийм. Үнэн. Тэгээд зарим хүмүүс бас ингэ асуудаг идрээ юу гэж бодож байна. Саяхан бас нэг хоолны газар зүгээр пивгаа сууж ирсэн нэг хүн ирээд идрээ бичний контентыг байн үздэг бла бла бла. Байн үздэг юм байна. Яг гэх юм бол асуусан байхгүй. Яагаад Путин ерөөдөө Зеленскийг алахгүй байгаа юм бэ? Тэгээд хошин шогч юм. Тэгээд тайзан дээр өндөр үсгийтэй. Тэ янз бүрийн гомон бүжиг ингээ гусдаг. Content creator, алиалагч, comedian, баачка, дурак чиний өрсөлдөгч байх юм бол nice үстэй. Төсөөлө үзтэй ингээд сүбэдэ жанжин чиний эсрэг гэнэ oh shit гэл цаанаа жигнэсээ залужны байгаа юм бол тий цаанаасаа жигнэсээ ингээд саруул ирүүл ухаантай тэгээ жигнэсээ энэ ухрах нөгөө ерөөсөө эсэргүүцээ дайрдаггүй үргэлж ингээд баг ингээд ухраад заяа тэгээ ухарч явахта стратеги амар тодорхой заяа би бол одоо 5-аас 10 жил ухарнаа окей тэр бол тодорхой. Би бол Оросыг ялна гэж байхгүй. Гэхдээ тэр 5-аас 10 жилийн хугацаанд ухарч явахдаа нэг Украин цэрэг нас барахдаа баттай 4 юм уу 5 Орос хүн тэ аваа явах ёстой. Тим амар гоо ингээд ухардаг. Гэхдээ ингээд Зеленский яасан бэ гэх юм бол шоу хийгээд Курск район област руу дайраад тэнд 80,000 хүүхэн наасан. 2022 онд нөгөө counter offensive гэх тэ Херсон, Мариуполь тэгэл ингээл дүнгиж сайхан бас Запорижье тэр Покровск дотор бас хэдэн 10,000 хүнийг зүг ингээд золиослоо явдаг байхгүй юу? Яг Гитлертэй адилхан Сталинград тэ тэндээ томоохон бүтэн арми 300,000 герман цэрэг ингээ гацх гад ах чинь Гитлер юу ч хэлсэн бэ гэх юм бол ухрахгүй. Тэ ухарснаас та нар өгсөн дээр гэр амар тэнэг юм хийж байгаа байхгүй. Тийм Зеленский хийж байгаа болохоор Путин бол Зеленский алах хэрэггүй. Зеленский бидний мөрөөдлийн өрсөлдөгч. PR талтаа сайн. Мөнгө пуужин гойхтой маш авьяастай бусдаар бол мя. Тэгээ арагчи бас яг адилхан юм хэлж штэ. Трампыг алч яах юм. Энэ мөрөөдлийн өрсөлдөгч байна штэ. Одоо синдэд орхиод байна штэ. Бид нар чамтай ярих юм байхгүй. 300 тэрбум мөнгө нөхөн төлбөрөө олго. Зайл. Тэ? Стерд хормос бугаасаа манах. Тэгээд цэргийн базуудад зайл. 160 хоног та нар энэ бүгднийг биелүүлснийхэн дараа бид нар Strait of Hormuz-ыг нээх болно. Тэ? Эсвэл Америкийн засгийн газартаа ярьж болно. Гэхдээ чиний ерөнхийлөгчийн эрх барих хугацаа дуусныхаа дараа гэж бид нэр 1 сарын 20-нд 2029 оны 1 сарын 20-нд танахтай ярих болно. Тухайд чи зайлцсан байх болно. Bye bye гэл. Арагчи бас funny guy шүү. Тэгэхээр арагчи өөрөө Ирак, Ираны дайнд бас өөрөө тэмцэжсэн. Замын андууд нь тэнд нэлээд олуулаа өгсөн. Арагчи өөрөө дайнд оролцож исэн. Эрсдэл авсан. Энэ бол жинхэнэ одоо 90 хүн гэж хэлж болно. Трамп бол Вьетнамын дайнаас мултраа яцсан шүү дээ. Аав мултраа болсон шүү дээ. Тэгээд миний мөхөө ингээл байхгүй. Тийм. Шал өөр хүмүүс. Гэтэ тэр хойлоо өмнөх бичлэгэн дээр ярьж ирсэн нөө сар болгоны эцэст Орос болон Украинчууд нөгөө нас урсан цэргүүдээ ингээд солилцдог. Тэрний статистикийн өнөдөр харж ирсэн. 30 Орос цэрэг тутамд 3,000 Украин цэрэг байна уу? 4,000 Украин цэрэг ингээд солилцож байгаа байхгүй нас урсан. Тэгээд Зеленский бас юу л байгаа юм бэ гэх юм бол энэ дайн эхэлснээс хойш зөвхөн 50,000 Украин цэрэг нас барсан. Зүгээр Google Maps руу ороод
Lvov, заяа. Херсон, Киев, тэ Одесса хотуудын оршуулгын газрын сансрын зураг хараарэ. Бүр ингээд гаагаар ингээд нэмэгдсэн заяа. Хаа нэгтээ нэг хүн тайм лапс одоо нөгөө ингээд аимшигтай. За тэгээ иранчууд бас нэмээд юу хэлсэн бэ гэх юм бол одоо та нарыг биднэр лөө дайрахын хүлээхгүй өөрөө төрүүлж таар. Тэгээ өчигдөр орой чи намайг алгацгаасаа өмнө би чамайг алгадах болно. Өчигдөр орой ерөнхийдөө хойд Ирак руу дайрсан байгаа. Тэнд ерөнхийдөө Америкийн одоо зэвсэг түвшний пуужин дронууд бол хадгалдаг. Бас нөө удирдах төвшингийн өндөр зэрэглэлийн офицерууд 5 одод зоч буудалд амьдэрдэг. Тэгээ дана ягаад тийшээ байшуулдаг юм бэ гэх юм бол бусад хүмүүст бас тэнд амьдэрдэг зүгээр жирийн иргэн бас тийшээ очдог болохоор иранчууд ийшээ дайрахгүй бахаа. Тэгээ иранчууд юу гэж хэлсэн? Жирийн иргэн дээр бамба хийгээд шүү дээ, ер нь. Тийм. Тэгээ яасан бэ гэх юм бол иранчууд тэр зоч буулыг бүгчтэр бөмбөгцсөн. Тэгсэн. Яагаад гэх юм бол Иракаас хөдөлгөөн гараад ирсэн дахиад. Хятад Оросын сансрын зургаас аваад Ирак нэг юм болох гээд байна гэд. Өөрхийдөө ингээ одоо Дональд Трамп баг гэртээ хорцсон балкон дээр гараад ирэхээр шууд нэг хүн гарч ирээд хүүхд толбын ингээ сэргээж байгаа. Өрөвдөлтэй юм аа. Тэгэл улан боронхтон да. Тэгээ ер нь энэ хагасаа бүтсэнээр бас яг зах зээл хаалттай үед угаасаа Америкчууд үйлдэлүүдэ хийдэж шүү дээ. Тэгэхээр нэг томоохон зүйл болж магадгүй. Энэ өдрийн орой ингээ хилцэл ойрхон стрит формус буцаагаад нэгсэн ингээл тий. Яг ингээд нэгтгэхээс тавт өдрийн хооронд ээж аав эвлэрсэн тэгээ хагасаа бүтэн сайн архиугаар ингээ зодолдоо наадаг тий. Яг тиймэрхүү болж байгаа. Funny. Тэгээд Америкт хойлоо өмнө дугаарууд дээр бас ярьсан дрон үйлдвэрлэх, пуужин үйлдвэрлэх хамгийн өндөр өртөгтэй улсуудын нэг. Тэгээд Трамп энэний эсрэг яаж байгаа юм бэ гэхээр бусад улс орноос орж ирж байгаа дрон, пуужин дээр тариф тавьж байгаа. Одоо нөө гайлын түүхийд хангамжийн материал дээр тийм. Гэтэ түүхийд хангамжийн материалынхаа дийлэн хувийг гадаадаас оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ ингээд дахиад Америкийн одоо энэ үйлдвэрлэлийн өртгийг нэмэхгүй юу? Яг нь яах байгаа юм бэ гэх юм бол амар олон дроны технологийн хэсэг ерөөхдөө Хятадаас орж ирдэг. Тэгээ саяхан Путин бас Ши 2 уулзж байхдаа Путин бас юу хэлсэн бэ гэх юм бол танаа дроны тоног төхөөрөмж түүхийд багч хэрэгсэл гэх мэт чинь Украинд нийлүүлэгдээд байна. Наадха болооч ээ. Тэгээ Хятадууд одоо тэр бас ингээд хязгаарлаж байгаа. Тэгээ DJI drone мон тэний ингээд мотор юу 3D printing материал тэгэл нөгөө дотор байгаа чип өдөртөг технологи гэх мэтчлээ Хятадаас гаралтай тэгээд Хятадууд энэ дээр жоохон хязгаарч байгаа. Тэгээд Дональд Трамп юу их гэдэг гэх юм бол гадны хямдхан импортыг үнэтэй болгох юм бол дотооддоо үйлдвэрлэх магадлал өндөртэй. Одоо манай Монгол улс бас буудаан дээр бас тэгдэг шүү дээ. Манай Монголын одоо Сэлэнг аймгийн буудаа нүсэр үнэтэй. Оростой ингээ харьцуулах юм бол. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын үүднээс ингээ бодог үзэх юм бол дандаа Оросоос буудаага авдаг байсан юм бол одоо нөгөө яг нефттэй адилхан хараад болчих واخхой. Тэгээ Оросуудын хувьд бид нэг ингээ донгослоод эхлэх юм бол эгийн голын цэглэгаан санс барин гэдэг ах юм бол Оросууд яадаг юм бэ гэх юм бол дизелийг хааждаг واخхой. Тийм. Буудаан дээр бас тэгмээргүй байгаа учраас манай Монгол улс яадаг юм бэ гэх юм бол атар 2 3 4 хөтөлбөр зарладаг. Яг энэ дээр бас нэг нота зөндөө юм байгаа л та. Мөнгө иддэг амар гоё арга заяа. Сонсомоор байна уу? За. Of course. Монголд буудаа нөөтгүй. Бичиг баримт байхгүй. Нөт дээр баримт үүсэхгүй. Тэгээд хүмүүс яадаг юм бэ гэх юм бол би 50,000 100,000 тонн буудаа тарьсан. Тэгээд Увс аймагт тариад ховд аймаг руу зарсан марсан ингээд тээвэрлэлтийн янз бүрийн манифест өгөөл тэгэл зүгээр ингээд яадаг юм заяа. Тэгээд Монголын хөдөө орон нутагт даяар маш олон жижиг гурилын үйлдвэр байгаа. Ерөөсөө ажил хийдэггүй. Гэхдээ баримт явдаг. Яагаад вэ гэх юм бол таад өөрөө таамаглаарай. Би нэг дэлгэрүүлээ ярьчих юм шууд шоронд орно. Эсвэл нэг хэлчин сайд болгочих юм уу? Окей. Германс Монголд хэлчин сайд яа. Тийм зорилготой ерөөхдөө дотоодын хангамжийн сүлжээг ингээ хөгжүүлэх гээд тэгээд тийх гэж үзэж байгаа байхгүй.
Гэхдээ ер нь зэвсэг үйлдвэрлэх түүхийд нь угаасаа тэгтээ ялч хятадаас л ирэх шаардлагатай. Энэ зэвсгийн компаниуд юм байхгүй. Одоо Patriot Forge-ийн $3 сая үйлдвэрлэж байгаа. Өртгөн магадгүй сая $502 сая. Сая доллар ашиг хийж байгаа. Тэгээ ингээд чи амар тансаг зэрэглэлийн Rolls-Royce машинаас хэд дахин үнэтэй ганцхан ширхгийг ингээд засан газартаа 100-100-аар ингээд нийлүүлж штэ. Тэгсэн ингээд засан газар чам дээр хүрээд ирээд $20,000 дрон авъя. $5,000 ашиг үе гэх юм бол тэгэхгүй. Тэгээд Америкийн тэр үйлдвэрлэлийн систем. Тэгээ Америк зарагдж байгаа машинууд нь бас амар бас тийм штэ. Жишээлбэл Хятадд дүнгийн сайхан бидний хөрөнгө оруулалт хийдэг Xpeng компани дүнгийн сайхан нэлээд дайжгүй SUV гаргасан заяа. Анх зарлагтаа 128,000 RMB тэгээ зах зээлээр гаргасан 123,000 RMB баггүй $20,000 амар гоё машин. 50-60 сая төгрөг тий. Тэгээ амар гоё машин. Гэхдээ Америкийн онд дундаж борлуулагдж байгаа машины үн бараг 50-60-70-100,000 доллар болсон байгаа байхгүй. Тэгээ юу юм бэ гэх юм бол тэгээ Хятад машиныг хорцсон. Тий. Хорцсон бүр тарифч байхгүй. Татвар гайлын онцгой татварч байхгүй зүгээр хорцсон байгаа хгүй. Яг гэх юм бол тэр Хятад машин Америкийн зах зээл рүү ороод ирэх юм бол зүгээр Америкийн тэр үйлдвэрийн бүгдээрээ дампуурна. Зэвсгийн компанийн хувьд бас тийм. За ёо. Мэдээлэл технологийн хувьд бас тийм. Дата центрууд дээр бас одоо тийм болж байгаа. Сэргээх эрчим хүч дээр бас тийм болцсон байгаа. Атомын цахилгаан станц дээр бас тийм болцсон байгаа. Зэвсэг пуужин байлдааны онгоц танк бүх юм дээр тийм болцсон. Тийм учраас ингээд энэ ямар хөдөлгөөн ямар арга хэмжээ юм бэ гэх юм бол Трампын цаана маш олон том групп компаниуд байгаа. Тэдний ашиг, баланс, хувьцааны ашиг дэмжих ёстой. Тийм учраас ийм юм хийгээд байгаа байхгүй. Тэгээ хүүн зэвсгийн компанитай л үгүй лөө. Олуулаа. Бүгдээрээ нэг компани руу хөрөнгө оруулалт хийсэн. За хоёлоо нэг хэдэн 7 хоногийн өмнөх бичлэг дээр Хятадын алт авч байгаа талаар нэг ер нь хальт ярьсан. Одоо Хятадаас ямар мэдээлэл гарч байгаа юм бэ гэхээр алтаар одоо хэмжигдсэн алт backed те юан гарганаа. Юаны төлбөр тооцооны систем анх удаа гарганаа гэсэн юм гарч ийн. За тэгээд дараагийн график дээр хоёлаа харах юм бол энийг би өнгөрсөн 2 жилийн хугацаанд ярьж байгаа шүү. Тэгээд миний контентыг тогтмол үздэг хүмүүс намайг дэмжээрээ энийг ярьж л байгаа шүү. Тэг Хятад түүхэн дээд хэмжээнд алт худалдаж авж гин. Америкийн засгийн газраа бондод зарж гин. Яагаад зарж байгаа юм бэ гэдгийг бол хоёлаа өмнөх дугаараар зөндөө ярьсан тийм. Дайсандаа зээлэхгүй. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол за ингээ алтаараа баталгаажсан одоо жирийн иргэн зүгээр юан худалдаж аваад Хятадтай очоод за энийг алт уулгыг боломжгүй. Угаасаа чи ингээ хараад үзэх юм бол Орос Хятад хоорондоо тийм bilateral trade хоёр улс орны хоорондын худалдаа 8 хийж байгаа. Тэгээ ингээд ер нь бол Хятадууд рублийг авмааргүй байна. Тэгээд Оросууд юаныг авмаар байгаа гэхдээ доллар байвал зүгээр. Тэгээд яадаг юм бэ гэх юм бол нөгөө дараагийн үүсмэл рүү ингээд шилждэг байхгүй юу? Доллар авснаасаа юан юм уу рубл авснаасаа зүгээр алт өгчхөө. Яадаг юм бол алтыг хаач хамаагүй хамгийн одоо эрэлт өндөртэй хөргөх чадвартай валютаар ингээд солих боломжтой байхгүй. Тэгээд энэ юу үсэж байна гэх юм бол нэг хоёр давхраа үсэж байгаа гэсэн үг байхгүй. Юу юм бэ гэх юм бол Хятадын эдийн засаг дотроо юан RMB-гаар ингээд тооцоо хийгдэнэ. Гэхдээ тэгээд нөгөө Хятад улс маань юу хийж байна гэх юм бол дахиад нэг олон улсын юан мэтийн юм гаргаж байгаа. Тэр бол нөгөө алт гэсэн үг байхгүй. Тэгээд Хятадын эдийн засагаас юм авмаар байгаа юм бол алтаа юан олгоод худалдаж ав. Гэхдээ олон улсын худалдаа хийж байгаа юм бол энэ олон улсын юанаараа томоохон супер том байгууллагууд буюу төв банкуд хоорондоо тэнцлээ хийгээрээ. Одоо улирал болгон сар болгон томоохон улсууд хоорондоо ингээд төлбөр тооцооныхаа тэнцэл хийдэг эсвэл хийдэггүй. Гэхдээ тэнцлээ хийчих юм бол зүгээр. Тэгээд Хятадууд бас Монгол руу ороод ирэхдээ юанаараа орж ирдэг. Тэгээ одоо жишээлбэл нэг тэрбум юантай нэг Хятад баачга орж ирлээ. Тэр юана энд хийх юм боломжгүй. Тэгээ яадаг юм бэ гэх юм бол мөнгөний change дээр очоод хэдэн тэрбум юана угаасаа сольж чадахгүй. Биднэрт угаасаа тийм юм байх уу. Тэгээ яадаг юм бэ гэх юм бол Монгол банктай 8 хийждэг байхгүй. За маань юан байна эрүүлээ би төгрөг авъя. Тэгэл ингээл янз бүрийн ингээд тусгай зөвшөөрөл татвар цалин байл ингээд буулгах байхгүй. Тэрний одоо олон улсын хэмжээнд ерөөдөө төгрөг юан маань гэсэн юм ерөөсөө байхгүй. За энэ угаасаа алттай
адилхан энэ юаныг чи надаас ав эргүүлээд надад төгрөг өгчих гэж байгаа байхгүй. Тэгээд тэр олон улсын юаныг монголчуудаа та нар тий Хонконг юм уу тий Шанхай руу аваад очоод хүсэх юм бол алтаараа бас сольж болно гэж байгаа байхгүй. Окей. Тэгэхээр алтны юан үүсмэл санхүүгийн хэрэгсэл бий болгож байгаа. Энэ бол угаасаа тийм байдаг юм байсан. Өнгөрсөн 3-4 мянган жилийн хугацаанд угаасаа байдаг байсан юм. Тийм одоо жишээлбэл Япон улс хятадуудтай мянган жилийн өмнө жижиг 8-ууд мөнгөөр хийдэг байсан, том 8 малтаар хийдэг байсан. Ром дотор бас яг адилхан. Грекчууд бас яг адилхан. Ерөнхийдөө жижиг арилжаанууд нэг бронз тий янз бүрийн хямдхан төмөр дараа мөнгө тэгээд томоохон тий хөрөл тэгээд томоохон хэлцүүдэд алтаар хийдэг байсан. Итали дотор бас яг адилхан. Тэгээд ер нь бол дараа нь ингээд олон улсын худалдаа 8-ыг урсгалын дэмжмээр тэг frictionыг байхгүй болгоод мөнгө солилцоо, валютын солилцоог дэмжмээр байгаа юм бол угаасаа ийм алтыг оруулчих байхгүй. Яг нь дундуур нь ганц нэг хүмүүс нь сатаа болдог. Еврейчүүд тэгээ зоосны булангаас ингээд coin clipping та нар зөв Google дээр заа. Тэгээд чи ингээд мэдэх юм бол Америк буюу одоо ч гэсэн Европын 2 евро зоос, 1 евро зоос, 50 центийн зоос нөгөө зоосны ирмэн дээр нэг юм байдгийн. Хэ байдгийн шүд шиг юм. Тэрийг яагаад нэвтрүүлсэн юм бэ гэвэл еврейчүүд дарнаа ингээ хутгаараа зоосныхаа булангаараа ингээд ухсаад байдаг байхгүй. Тэгээд дахиад шин зоос бий болгож байгаа шүү дээ. Тэгээд тэгэл нөгөө яадаг юм бэ гэх юм бол дараа нэг юм шүд шиг юм ингээ гадуур нь хийгээд тэгээд шүд нь байхгүй болцсон бол хүлээж авахгүй яадаг юм бол еврейчүүдийн гараад дамжсан. За тэгээд одоо яг алтаараа юм болж байгаа. Тэгээд энэ ерөөхдөө алтныхаа нөөцөө угаасаа урчлан бэлтэж байгаа. Ерөөхдөө ингээ харамлаад сууж байгаа юм ерөөсөө биш. Эндээс ашиг олмоор байгаа юм ерөөсөө биш. Угаасаа мэдж байгаа. Америкчууд өөрийнхөө Swift банкны системээ улс төрчсөн. Өөрийнхөө доллар, treasury засгийн газрын бондоо улс төрчсөн. Европчууд бүр амар. Тийм учраас олон улсын худалдаа 8, Европын засгийн газрын бонд төлбөр тооцоогоо хүлээж авах эрсдэлтэй, Америкийн засгийн газрын бонд төлбөр тооцоогоор хүлээж авах эрсдэлтэй. Тийм учраас эрсдэлгүй цаана улс орн эрсдэл болох магадaltaгүй тий хэвлж чадхааргүй тий хаанч хүлээн зөвшөөрөгддөг төлбөр тооцооны их хэмжээний төлбөр тооцооны хэрэгсэл хэрэгтэй. Тэр нь юу юм бэ гэх юм бол алт. Тэгээд хятадууд BRICS-ийн дараагийн шатнд одоо хүрч байгаа. Гэхдээ BRICS-ийн янз бүр ингээд долларыг орлох юм хийхгүй байгаа. Тэд нар өөрөө бүгд юу мэдж байгаа юм бэ гэх юм бол долларыг орлох одоохон байраа цаг болоогүй. Нэг хэсэгтээ юан жоохон явах. Гэхдээ хятадууд бас өөрөө юана RMB-га олон улсын валют болгох хүсэлгүй байгаа. Яг юм бол аюултай. Яг гэх юм бол Америкчууд тэгж чадсан. Тэгээд Америкчууд өөрөө юу хийж байна гэх юм бол Америкчууд хүснээрээ доллар хевлээд төлбөр тооцоо хийж байгаа байхгүй. Тэргээр юу болдго юм бэ гэх юм бол нөгөө хязгааргүй виза картаа хүүхдтэй өгж байгаа гэсэн үг. Тэгээ ингээд үр аваагаад яваад идэх байхгүй. Тэгээ хятадууд тэрийг айгүй сайн мэдж байгаа. Бид нар одоо юана олон улсын нөөц валют болгочих юм бол бид нэр хүснээрээ тэнхтээ мөнгө хевлэнэ. Ийм тохиолдол зөндөө гарч исэн. Америкчууд бас дөнгөж сая ингэсэн. Тэгээд бид нар ирээдүйн өөрийнхөө сүрлэлээ бэлтэж байгаа гэсэн үг. Тэгээд тийм учраас тэрнээсээ жоохон татгалзаад байгаа. Одоохондоо. Гэхдээ хизээ нэг цаг хятадууд бас яг адилхан замаар явна. За. Ер нь өнөөдөр яриа гэсэн сэдвүүд бол ийм сүүлийнх бол аягүй сонирхолтой санагдлаа. Тэгээд та анзаарч байгаа юм бол зарим хүмүүс эдгээр ажины ганцхан хийсэн контент сонсож болно. Гэхдээ Равтанбаатарын хийж байгаа юм юу юм бэ гэх юм бол нөгөө сэдв руугаа ингээ илүү гүнзгий ордог. Яг жигнэсээ геополитик ойлгомоор байгаа юм бол тэ цаана араануудыг хармаар байгаа юм бол хүчний цаана юу болж байгаа юм бэ? Тэгээд яг ингээд яагаад Идрат буюу Идратын баг ийм хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж байгаа юм бэ? Нөгөө шатараал байгаа штэ. Тэрийг эндээ ингээд тайлбарлаж байгаа шүү. Тийм учраас манай нэг томоохон хөрөнгө оруулалтын сан жилийн өгөөж доллараар 31%, манай Sku багц бас айгүй дэжгүй 50-70%, манай автоматагийн багц бас дэжгүй. Тэгээ удахгүй бас манай автоматагийн шинэ аппликейшн гарч ирнэ. Тэргээр дамжуулаад бид нэр ингээ бүр
гоё олно. За баяртай. Дуусахаас өмнө ерөнхийдөө зах зээл дээр яг хөрөнгө оруулалт хийгсэн хүмүүст бүх хүнд таарсан бүтээгдэхүүн ерөнхийдөө бол манайд гараад ирсэн юм шиг надад бол санагдчихж байгаа. Өөрөө арилж байгаа хэмээр байна уу, өөрөө арилж байгаа хэмээргүй байна уу? Тэ янз бүр их мөнгөтэй юу, бага мөнгөтэй бүгдэнд нь яг таарсан часис юм бол одоо манайд байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд янз бүр ингэ залах уу зүгээр нэг бонд хадгаламж дотор мөнгө байршуулах байгаа. Бид нэр жигнэсээ хөрөнгө оруулалт мөнгийг өдөрч байгаа. Тэгээ илүү өгөөж авчирч байгаа. Бүх юм ил тод нээлттэй, баримттай 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө Идрат баг хаашаа хөрөнгө оруулалт хийгээд ямар ашиг олсон юм бэ? Бүх юм ил тод байгаа. Устгах боломжгүй. Яг гэх юм бол аль хэдийн ил тод зарлцсан байгаа учраас. Тэгээ тийм компани, тийм хамт олон ганцхан Монгол бид нар. За баярлалаа. За баярлалаа. Та хэдийн дунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа ах. Тэгээ Монголоос гадаад хөвцөөний арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниар дамжуулаад данс нэг. За тэрэн дээрээ та хэдээс шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэнгэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хэдэд хэлнэ. Тэрэн дээрээ бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хэдээс бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хөвцөө та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэр хөвцөөнөөс гарахтаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд бараг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манай дээр байхгүй шимтгэл бараг байхгүй шүү. За 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр Q-Pair сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift юм заваа юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа хийхгүй. Янз бүрийн брокеринг компани дээр очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын өрөнд орцсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчдын амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр та хэдийн шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр та хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа та хэдтэй нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа олон бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг одоо ойролцоо нэг 7 хоног болж байгаа. За тэгээд 7 хоногт бид нар бас та хэд юу болох юм бэ гэх юм бол ойролцоо нэг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та хэд илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment-ээ очих шүү. За тэгээд энд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13 та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээр үү? Stop loss хаана тавьсан зүгээр үү? Ашгаа хаана авсан зүгээр үү? Тэгээд эрсдэл өгөөж харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. Ам доллар, Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ арилжаа руу орцсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хаалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана stop loss тавих юм бэ? За нэмээд TLT American Scanner bond-ийн арилжаа ерөөхдөө одоохондоо ороход боломжтой байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун тал байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. Ам доллар, Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13-нд миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаараа баг зэргийн ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орцсон байна. FIPROD McMoran дээр ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө энэ компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэгэн цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно. Жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American Peso, SanDisk, QQQ, Xpeng гэх мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиар оруулах уу те ороход одоохондоо тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү тэгээ хэдийн маржин энэ дээр авч байгаа юм бэ тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй
тийм $1000 орсон би зөвлөё. За, скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив, арай олон илүү гүн шинжилгээтэй багц нь жоохон өөр байгаа. Скуулийн өгөөч бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та яванда school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцоог $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээ бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгийн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээ дэвшээд ахлах анги их сургууль орохын би ерөөхдөө та хэд тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад гэх юм бол өнгөрсөн жил манай school community жишээлбэл ойролцоог 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохоно нэг 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс аюу аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $3,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шибдэг хаалгах хасах ёстой. Гэхдээ $1,000 орж байгаа юм бол $300, $400 шимтгэл төлж байгаа. Тэгээд ерөөхдөө та хэд өгөөж байхгүй болж байгаа гэсэн үг. Тэ? Яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөё. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээл та нэг харж байгаа бол $7 ашигтай явж байгаа тий доллар еврогийн позиц байна, Nasdaq позиц, SanDisk, TLT, Mexican peso. За тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц тий бид нэр ингээд мэйл дээрээ ингээд бүгдийн нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй. Яагаад гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа холио бантан дандаа амжилттай тий арилжаануудаа ингээд та хэдлөө ингээд гурилтаад явуулдаг юм юусоо байхгүй 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа шүү. За тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцоог 4 хоног болж байна. Тэгээ манай $1,000 багц. Тэгээд манай би байна. Би өөрөө бас $1,000 багцсан. Дээр нээсэн байгаа манай багийн гишүүн Пуна байгаа, манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1,000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оруулалтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөтлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 3.1% долларын өгөөж эндээс олцсон байгаа. Нэг 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд нь зүг явах юм бол энэ ерөөхдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол хамт хөрөнгө оруулалт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө хянаад шинжилээд явж байгаа. Та ерөөсөө орхин гэсэн юм байхгүй. Зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй. Та шимтгэлийн орлого бид нар ерөөсөө сонирн биш. Та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосаа тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээд доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол таадын имэйл биднэрт байхгүй гэсэн. Би даасан ганцаараа Pepperstone-ээр данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй тийм ээ бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа. Та би даасан өөрийнхөө шийдвэр дээр үндэслээд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нэр ерөөхдөө маш бага эрсдэл авч байгаа. Дийлэх мөнгө кэшн дээр суух болно. Бид нэр ерөөхдөө багцынхаа ойролцоог 30%-аар хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээч 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй. Stop loss-ууд нь тодорхой. Take profit-ууд нь тодорхой. Тэгээ бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оруулалт хийх болно. За тэгээ хамтдаа нэг завин сууя. Доор бүртгүүлээрээ баяртай.